Дэлхийн монголчуудын Эмбэл радио 88-ны урлаган дээр цугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн ягэн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс үдийн хачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4 дугаар сарын 24-ний пүрэв гарагийн үдийн хачаар нэвтрүүлэг хайрын түүхээрээ хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Мөнхбат гэрлээ. За найруулагчаар гам болдын ангараг нар ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Нэвтрүүлгийн хамтраалагчаар бизнесээ хамтдаа Сайн Лендемен за мөн дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун та авруудын багт нэгдэрээ гэд Максистогоо хамтраа ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бол хайрын түүх ярьдаг өдөр. За өнөөдөр Холливуудын нэгэн цаг үед хамгийн царайлаг залуу, хамгийн тачаангуй бүсгүйгээр нэлэгдэжсэн. За Ким Бэсинжер болон Алек Болдуин хоёрын хайрын түүхийг хүргэнэ. За энэ хоёр жүжигчин 90-ад онд бол үнэхээр супер хоёр нөхөр байлаа. Тийм. Тэгээд кино зураг авалтын үеэр энэ хоёр танилцсан. Тэгээд кино зураг авалтын үеэр ингээд бие биендээ татагдаад, дурлалцаад тэгээд явж хахад кино зураг авч исэн хүмүүс Холливуудын шар хөвлийнхэн бол за энэ хоёр бол ер нь нэг хэсэгтэй зүгээр ингээл нэг явалдаал тэгэл өнгөрнө. За энэ хоёр гэрэлсэн ч ийм гал шиг хоёр нөхөр бол зүгээр бинийгээ шатаагаад дууснаа. Энэ хоёр бол удахгүй гижсэн ч гэсэн 9 жил хамт амьдэрсэн бүр кино шиг яг кино шиг хайр дурлалын түүхтэй ийм хоёр нөхөр байна. Тэгэд энэ залуугийнх нь нүд амар гоё цэв цэнхэртэй. Ингээд үнэхээр гоётэй ингээ ойртоо тарахаар яг ингээд яг цэнхэр биш гинэ. Ногоон туяат цэнхэр. Тэгэл надад бол ингээд нэг юм гоё цэв цэнхэр шиг харагдаад байдаг. Харин угаасаа энэ нүдтэй зэвүүн нүд гин. Үнэхээр зэвүүн нүд, үнэхээр гоё нүд. Энэ залуугийн нүд бол үнэхээр гоё. А эмэгтэй бол угаасаа бүр яг нэг юм секс билет тэмдэгчтэй. Үнэхээр секси, үнэхээр гоё эмэгтэй тийм. Тэгээ сүүлийн үеийнхэн бол нэг гар утас гэдэг киногоор нь мэдэх байхаа да баг. За. За тэгэхээр ер нь бол одоо өнөөдөр ярьж өгөх энэ хайрын түүхийг интернетэд бүр гар шиг, хар шуурга шиг, галт уус шиг хайр гэж бүр тодорхойлж итсэн байна лээ. Тэгэхээр кино зураг авалтын үеэр танилцсан гол дүрийн жүжигчид киноныхоо үеэр бие биедээ сэтгэл алдраад, кино зураг авалтаа бүр самраад сая 15 сая доллараар бүтээгдэх ёстой байсан кино нь 26 сая доллараар бүтээгдсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр Холливуудыг донслогсон маш сахилгагүй, гал халуун, жинхэнэ солиотой хайрын түүхийг ярьж өгнө. За эхлээд Ким Бэсинжер гэж энэ Холливуудын шаргал үст жинхэнэ секс бэлэг тэмдэг 90-ад оны секс бэлэг тэмдэг байсан энэ бүсгүйн тухай намтрыг нь ярьж өгье. За Кимила Эн Бэсинжер гэж 1953 оны 12 сарын 8-нд Жоржиа мужийн Атенс гэдэг хотод төрсөн. За ээж нь бол угаасаа ийм гой бүсгүй байсан. Ээж нь загвар өмсөгч, жүжигчин, нэмээд усан цэлтийн тамирчин ийм гоо бүсгүй байсан юм байна. Тэгээ мэдээж ээжигээ дураасан гэсэн үг. Аав нь болохоор хамтлагт дуучин хийдэг бас ер нь бол одоо хүүтэй мөнгө зээлүүлдэг нөхөр байж. За. Тэгээд 5 хүүхэдтэй айл яг дундх нь. Дээрээ 2 ахтай, доороо 2 охин дүүтэй. За Англи, Герман, Шотланд гаралтай гэж явдаг. Тэгээд хүүхэд байхдаа айгүй сонин. Хүүхэд байхдаа өсвөр насндаа маш ичимхий охин байсан. Бүр ингээд ангийнхныхаа өмнө гараад үг хэлэх гэхээр ингээд бүр ингээд ухаалчих гад айгаад ингээд хичээд идэг. Тийм ичимхий, бүрг ийм охин байж. Тэгээд ээж нь өөрөө ийм нөгөө нэг урлагийн тогоонд олон жил болсон, олны өмнө гараа сурцсан ийм гоо бүсгүй, усан сэлтийн тамирчин модель байсан учраас охиноо бүр багаас нь бүр 3 настайгаас нь эхлээд балет дээр хичээлүүлж эхэлсэн. Тэгээд ийм Ким Бэсинжер гээд би явахгүй тэр чи муухай гээд ингээ ойлонгууд бүр тоохчгүй бүр хүчээр авчаад ингээд балетэр хичээлүүлчихдэг байсан. Тэгээд сүүлд нь ингээ нөгөө ээжтэй маш их баярлтгаа ингээ тэ намайг ингээ дургу байсан ч гэсэн ирээдүйд надад хэрэгтэй гэж бодоод ээж маань балетэр хичээлүүлсэн. Миний энэ чилгэр гой сайхан би галбар бол тэр балетэр багасаа хичээлсний өр өгөөжөө гэж хэлж ийсэн юм байлээ. Тэгээд айгүй сонин. Өсвөр насндаа ч тэр ер нь бол эд насндаа Холливуудын хамгийн сайхан бүсгүй, царайлаг, секси бүсгүй байсан хэрнээ өөрөө багада нугасны мухад игдэхээ байсан гэж өөрийгөө ярьдаг. За. Тэгээд ер нь бол хүүхэд байхдаа өөрийгөө ч гэсэн ингээд би хүүхэд байхдаа царай муутай ер нь тэрнээсээ болоод ичдэг олны өмнө хүүхдүүдийн өмнө гарч ярихаасаа айдаг хүүхэд байсан. За ингээд өсвөр наснд ороод ирсэн чинь үеийнхнээсээ ингээд илүү өсөлт нь хурдан өсөөд чилгэр нуруутай царайлаг ийм сайхан охин болж өсчээ. За ингээд балетэр хичээлээд хажуугаар нөгөө нэг хөөрхөн охтууд чинь заавал хөгжөөнд дэмжигчийн багт ордог. За мэдээж хөгжөөнд дэмжигчийн багт орж бүжиглсэн. Тэгсэн шаргал үстэй ийм одоо гэдэг тачаангуу ийм бүсгүй болох эхлэл нь бол баг ингээ өсвөр насндаа л ийм сайхан охин болоод эхэлсэн. Тэгсэн юу байсан юм бэ?
Нөхөр ээж нь ингээ харж агаад за ер нь бол үнэхээр сайхан бүсгүй болох нэ гэд охиноо аваачаад өсвөрийн гоо бүсгүй гэдэг тэмцээнд бүр хүчээр түлхээд оруулсан гинэ. Нөгөөх нь дахиад аимха би орохгүй шүү дээ. Орохгүй. Зүгээр орч ихсээр хаад ээж нь аваачаад түлхээд оруулсан чинь өсвөрийн гоо бүсгүй тэмцээнд оруулаад нөгөөх нь төрүүлсэн охин нь. За. Тий. За ингээд ер нь бол үеийнхнээсээ илүү өсөглүүн, царайлаг, гоё бие хаатай, маш сайхан инээмсэгэлдэг. Тэгээд өсвөр насны охин байхдаа их тийм нэг юм маш гоё тогтуун, их эрхэмсэг ярьдаг байсан гинэ. Бүр нэг юм язгууртан хатагтай шиг ярьдаг, шулгандгүй. Тий, үгээ ингээд тасралтгүй. Тий, тэгтгсэн хэрнээ яарж ярьдаггүй. Ийм гоё яриатай. За ингээд Атенс хотынхаа өсвөрийн гоо бүсгүйгээр тодоржээ. За ингээд яг энэ үед нь ээж нь бас ингээд шахчихагаад брейк гэдэг гоо сайхны сэтгүүлд охиныхоо зургийг авахулсан байгаа. Нөгөөт нь охин дахиад дургуутсан ээж нь чи ахуул гэж жагаад гоо сайхны сэтгүүл зургийг авахулсан. За ингээд тэр сэтгүүлээс маш олон одоо алдартай продюсерууд юу яасан мэдээд даад ингээд Ким Бэсинжерийг одоо юу гэдгийг алдарч эхэлсэн байдаг. Яг ийм үеэр тэр сэтгүүлийг нь харчаад Ford гэх том агентлагаас Ким Бэсинжерт чи манай загвар өмсөөч гэдэг санал ирсэн юм байна лээ. За. Тэгсэн чинь нөхөр би загвар өмсөхгүй би дуучин болно. Гэт нөгөө саналаас нь татгалцсан байна. За. За тэгээд удаачгүй Ким Бэсинжер өөрийгөө бол би яагаад ч юм сайн дуучин болно гэж боддог байсан гэж байгаа. Өөрөө. Тэгээд нөхөр Жорж Мужи бүр их сургуульд орсон байгаа. За ингээд их сургуульд ороод модельоор ажиллаад байж яснаа нөгөө Ford гэдэг агентлагтайгаа эргэж холбогдоод за яах вэ гэж загвар өмсгчээр ажиллаж эхэлсэн. 171 см өндөртэй ийм бүсгүй маш сайхан бүсгүй болсон. Тэгээд харин эсрэгээрээ сонин яг ингээд загвар өмсөж явахад өөрөөсөө айгүй хичдэг байсан гинэ. Царайнасаа би хаанаасаа ямар сони харин тий ийм гоё эмэгтэй хийж харин тий одоо баг тэгсэн чинь ингээд өөрөө дурсдаг байна. Яг ингээд тэр загварын агентлагт ажиллаж байхад ингээд загварын охтууд юм бол толируугүй гээл ингээд толинд хараад байдаг. Би эсрэгээрээ толиноос айдаг байсан. Би өөрийнхөө царайнд өөрийнхөө бие хаанд үнэхээр сэтгэл дундуур байсан. Надад үнэхээр таалагддаг байсан. Миний царай, миний бие хаа. Тэгээ би ер нь болж л өгвөл толируу харахгүй юмсан гэж хичээдэг байсан. Гэж бүр хэлдэм байх. За. Тэгээд нөхөр энэ үедээ жоохон мөнгө хөрөнгөлүүлж жагаад ер нь бол би загвар өмсгч болохгүй дуучин юм уу жүжигчин л болно гэж аявуух юу байдаг байсан. Тэгээд жүжигчний сургалтанд бүр хамрагдаад жижиг клубүүдээр өөрөө их дуулдаг байсан. За ингээд 76 онд 4 жил модельлоор ажиллаад Лос Анжелес руу нүүгээд тэгээд тэнцээ ямар ч хамаагүй кино тоглоно гэд жижиг кинонууд тоглож жагаад за тэгээд 83 онд Never Say Never Again гэд Джеймс Бондын цувралд алдарч Шон Коннортой тоглоод за ингээл гараад ирсэн. Тэгэл за шаргал төстэй Джеймс Бондын үсгүй байгаа. Ингээл гараад ирж байгаа юм да. За ингээл Холливуудын секс бэлэг тэмдэг цөм цохол гараад ирсэн. За. Алёшка Зайка битсмен дуучин болдог ямар кино хэлээд гоё кино байдаг да гоё жүжигчтэй тоглосон маш олон удаа гэрэлдэг тэр киноноос нэг сайн мэдэж авсан да. За яг тэр киногоор чинь энэ хоёр танилцсан одоо битээр ярина төвчээрдээ сонсчаа. Тэр киног би хүүхд байхдаа үзчихсэн. Айгуу сайн санд шүү. За Улаанбаатар хотод 12 цаг 20 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагч танилцуулаад өргөжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар бизнес хамтдаа сая Лендмен хамтран ажиллаж байгаа. За Lendman гэж энэ зээлийн аппликейшн гарч ирснээс хойш хүмүүс бие биенээсээ ичин барин мөнгө гуух. За бусдад одоо юу гэдэг те үгүй гэж хэлмээр байдаг. Үгүй гэж хэлж чаддгүй хүмүүс бол маш олон энэ харилцааны санхүүгийн харилцааны асуудлыг шийдэж өгсөн. Тэглгүй яах вэ те? Тэгсэн. За тэгэхээр яалтчгүй хамгийн анхны дижитал бизнес одоо бид нар апас зээл аавна гэдэг ойлголтыг өгсөн л гэсэн юм шүү те ер нь аль те. За тэгэхээр эдний одоо энэ нөгөө нэг дижитал бизнесийн зээлийнх нь Flix бизнес гэдэг энэ зээл байгаа байхгүй юу? За энэ нь болохоор барьцаа хөрөнгө шаардахгүй. Зээл болгосон тохиолдолд авах шимтгэл байхгүй. Одоо ингээд бид нар чинь зээл авангуудаа ямар сонин 1% буцаагаад өгөөд идэв штэ. Тэрийг юусэн ойлгохгүй штэ. Яг яасан гэж би буцаагаад тэр зээлийг чинь судалсан гэдэг юм биш тэрийг 1% гэдэг. Зээлийг чи би судлаад гэсэн мэдэхгүй. 14 сая төгрөг авангуудаа 140 мянган төгрөг яг яагаад ч буцааж өгöd байгаа юм бэ? Ерөөс тэрийг ойлгодгүй. За зөвхөн ашигласан хугацааны хүүгээ тооцоож авдаг. За хүүн 399 хугацаанд төлсөн тохиолдолд бас хүү буурах боломжтой. За зээлийн хэмжээ нь бол 500 мянгаас 100 сая төгрөг хүртэл байна. За хугацаа нь 198 сар гинэ. Пэж одоо хэдэн жил гэсэн үг юм бэ? За сард нэг удаа эргэн төлөх нөхцөлтэй гинэ.
За тэгээд мэдээлэл авъя гэвэл та 77 тэг 7 техник гэдэг утсаар мэдээлэл авч болно. 77 тэг 7 техник тэгээд бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол та энэ зээлийг авч болно. Сонирхолтой айгүй гоё нөхцөлтэй юм байна. Барьцаа хөрөнгөгүй. Тэгээд бүр 100 сая хүртэлийг 198 сарын хугацаатаагаар. За тэгээд нэвтрүүлгийн хамтраалагчаар бизнесээ хамтдаа сексуратаар Лендемен хамтрайлаж байна. Баярлалаа. За үдийн ачаар нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хайрын түүхээрээ үргэлжлэн хурж байна. За би одоо Алек Болдвиний товч намтрыг үргэж өгье. Нөгөө гайхалтай гоё нүдтэй залуу маань 3 дугаар Александр Рэй Болдвин гэж нэрт одоо бүтэн нэр нь. За 1958 онд төрсөн. Тэгэхээр Ким Сенжерээс бол 5 дүү байх нь шүү дээ, тий. За жүжигчин, кино продюсер мэргэжилтэй ихэвчлэн инээдмийн романтик кинонуудад дүр бүтээж дэлхийд танигдсан Болдвин Алтан бөмбөрцөг, за оргил цагийн Эми наадмын шагналтаагаас гадна Оскар хүртэл нэр дэвшиж үзсэн ийм жүжигчин хөө. За Болдвины гэр бүл гэж бол Холливуудад үнэхээр алдартай гэр бүл байдаг. За ах дүүсээрээ кинонд тоглодог, олонний танил болж алдарсан. Одоо нөгөө нэг Ким Кардашины гэр бүл шиг л ахгүй юу та. За энэ гэр бүлийн хамгийн залуу, хамгийн алдартай гишүүн нь жишээлбэл заяа Канадын алдар дуучин Жастин Биберийн эхнэр Хелли Болдвин Бибер гэж бүсгүй байгаа. За бас юм уу байдаг. Энэ чи бүр амар алдартай. Энэ бүсгүйч нь болохоор тэр энэ Алек Болдвины төрсөн дүү Стивен Болдвиных охин баггүй юу? За Жастин Биберийн хадам ах нь штэ тэгэхээр тийм ээ. За Алек Болдвиныг бид Гэрлэх Донтой ер гэдэг киногоор нь сайн мэднэ. Сайн манай сонсогч бичсэн байсан. Одоо сануулгын бол нөгөө нэг шүдний оны магнат гэр бүлийн үе залгамжлагч залуугийн дүр бүтээдэг штэ. Тэнгүүдээ нөгөө Холливуудын продюсер охинтой гэрлэнгээд тэнгүүдээ нөгөө нэг гэрлэгийнхаа өмнөх өдрөн жилүү нөгөө дан ирчүүдэрээ нэг тэгдэг шоудаад тэр шоугаа хийж явж агаад тэнгүүдээ нэг ийм том газар яг дуулаа зогсож байгаа Ким Сенжерт нөгөө нэг шууд дурлаад тэнгүүдээ энэ хоёр чинь за одоо наануу цаануу гэдсэн чинь наадах ч гэсэн амар том хүний ингээд явдаг хүн штэ маф зафын гэдгсэн чинь нөгөөх нь бас нөгөө эмэгтэйд нас таалагдангууд цонхоо онгорхоо орхоо цонхоор нь орж ирээ тэ яг нэг орон дотор байж байгаа баригдаад тэгэнгүүтээ нөгөө тэгвэл та хоёрыг живнээс нь гэрлүүлээ ачаагээ гэрлүүлэнгүүтээ сонингийн том нүүрэн дээр ингээд тэр хоёрыг гэрэлснийг тавингууд нөгөө талынх нь нүүрэн дээр нөгөө Холливуудын найруулагч продюсертай гэрлэн гэдэг зар нь яваад байдаг тий. Ингээ бөө факт үсээд. Тэ нэр чин тэр кинон дээр дөрөв гэрэлдэг штэ тий. Мэдгүй гэрлээ салаал гэдэг ёстой. Галзуу хоёр. За тэгэхээр энэ дүрээч сайн бүтээсэндээ энэ кинонд ирэж гисэн ирээдүйн их нэртэйг танилцсан байдаг. За Алек 1958 оны 4-р сарын 3-нд Нью-Йорк мужийн Амитивилл хотод төрсөн. За дээрээ нэг эгч доороо 3 эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. За эрэгтэй дүүнэр нь бол бүгд урлын хүмүүс буюу жүжигчид болсон. За Ирланд, Франц, Англи гаралтай католик шашинтай гэр бүлд үссэн. Болдвин Ирланд хүн гэж өөрийгөө хэлэх дуртай. Тэр ч утгаараа том охиндоо Ирланд гэдэг нэр ч өгсөн байдаг. За маш амбицтай нөхөр байсан. Ер нь бол чи боддоо. Жорж Вашингтоныг сургуульд суралцж байхдаа одоо оюутны зөвлөлийн дарга дөрсөлдөөд. За тэгээ ялагдангуудаа шарлахаад сүүдийн майдын болсон байгаа. Яг тэр ингээ бөө юм болж байхад нь тухайн үед ерөнхийлөгч байсан Ричард Никсон яагаад ч юм энэ өрсөлдөөнийг ингээд ойроос үзээд таарч одоо тэр сургууль дээр нь явж исэн ч юм уу те. Тэгэнгүүтээ тэр Болдвины амбицтай шадрон зан маш их таалагдаад ялагдсан ялагдлаа дараагийн удаагийн сургамж олгож авах хэрэгтэй гэсэн утгатай загтал хүртэл бичиж өгч байсан заа юу. Ерөнхийлөгчөөс захин авч байсан. За тэгэхээр чи оюутан байхдаа оюутны зөвлөлийн дараагаар өрсөлдөөд нэгдсэн улс ерөнхийлөгчөөс захил аавна гэдэг бол хэр баргийн оюутны чадах зүйл бас биш л дээ. Тэгэлгүй яах вэ? За уг нь жүжигчин болоогүй бол улс төрч болох байсан гэж ярьдаг Алек Болдвин Нью-Йоркийн сургуулийн урлагийн сургууль руу шилжээд тэндээ жүжигчнэр суралцаж эхэлсэн. Тэгсэн чинь яагаад ер нь ингээд жүжигчин болох замыг сонгосон бэ гэдэг нэг удаа сэтгүүлч асуусан юм байна л да. Тэгээ нилээн сүүлд ингээд нод мод болсныхан дараа тэгсэн чинь ингэж хариулсан маа. Мэтгэлцээнд оролцоод хүмүүст лаг мундаг гэдэг дүрийг үзүүлж тэр дүрээсээ таашаал авах таалагддаг байсан болохоор жүжигчин болчихвол энэ таашаалаа би ингээд байн авах юм байна. Гэж атсан гэж хариулсан байгаа байхгүй юу? Өөрөө байнга мундаг байх гэж хичээхгүй. Зүгээр яг чинь жүжиглэж байгаа шүү дээ, тий? Кинонд тоглоод мундаг хүмүүсийн дүр бүтээгээл явчихна. За. Сэргэл нөхөр байна. За эхлээд 1980-аас 1982 онд телевизийн савнгийн дүрэнд нэг эмчийн дүрийг бүтээж бол хүмүүс танигдсан байлээ. За Холливуудад одоо тухайн үед нэг ийм ойлголт гарч ирсэн. Одоо бид нар нэг ийм ярьдаг
нэг амарлаг од залуу те нөөтг нь бүр амар баабниктэй өөрийнхөө бүр одыг мэдэрсэн. Тэнгүүд одоо магадгүй тэр залуу намайг сонирхол гоё уу гэвэл гоё. Гэтэ би ингээл нөх хүүхнүүд заас тэрний ямар унцуухны тоог гүцэгч байгаа ш гэл. Нэг энэ яриад байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан боолын гэдэг залуутай уйлдсан эмэгтэй, уйлзаагүй эмэгтэй гэдэг ойлголт гарч ирсэн. Яагаад гэхээр дөрвөн ах トゥ ус дөрвүүлээ Холливуудад гараад ирсэн. Тэгээ нэг юм баг саг дөрүүдэд тоглоод танигдахаа яжгаар залуу халуун яваад залуус чи угаасаа Холливуудын хүүхнүүдийг эргүүлэх шиг болт юм байгаа зү тэ. Тэгээ Болвины удмаас хамгийн царайлаг сэтгэл татам нь яхаарахгүй Алекс Болвинаас ялангуяа тэр нүд бол солиотой гоё нүд те. Тийм учраас хүүхнүүд одоо Алекта дотсонцохын тулд бүр дүүнрийг ашигласан эргэж гардаг гэсэн. За бүр Дүүтэй нодлоо ингэж байгаа тэнгүүд яг дүүнөө сонирн биш те. Ахтаа л уулзах гээд байгаа заяа. За энэ үед Kim Basinger 1983 онд Бондын бүсгүй орж дэлхийд дахин танигдсан бол Алек 1987 онд Forever Lulu гэдэг киногоор Холливуудад гарч ирсэн. За энэ хоёрын танилцсан түүх гэж байгаа юм. За нөгөө нэг кино чин тий Marrying Man гэдэг ийм одоо гэрлэх донтой гэрлээд идэг ийм ярил гэсэн. Ийм кинонд тоглосон. Тэгээд хин ер нь бол тухайн үед Холливуудад алдаршаад ер нь өөр өөртөө карьерийг боломжийн хэмжээнд босгоцсон байсан. За 90 онд нэг кинон дээр тоглох болж таарад. За энэ кинонд нь Kim Basinger тоглох нь тодорхой болсон юм байна. Эхлээд бол ер нь бол хин Алек Болдуин төдийл нэг тийм сонгогдоогүй олон жүжигчдийн нэрсэл явж исэн. Эхлээд эмэгтэй гол дүр тодорсон Kim Basinger. Тэр үедээ Холливуудын супер секс бэлэг тэмдэг байсан. Тэгсэн чинь нөгөө Алек Болдуин чинь угаасаа Kim Basinger крашлдаг байсан чинь ийм кинон дээр Kim Basinger гол дүртэн тоглоно. Эрэгтэй жүжигчдийг нь сонгон шалгаруулж байгаа л. За. Тэгээд нөгөө нөхөр чи бүрстэн бүр би энэ кино тоглоно гэж бүр чичирсэн. Нөгөө нэг амбиста зангараа бүрстэн. Би энэ Kim Basinger тоглоно гэж чичирээд байсан. За. Тэгээд нөхөр бүр Холливуудад тэр чинь Kim Basinger-ийн хажууд тийм одоо дунд гарын жүжигч байсан байл да. Kim Basinger бүр оргилд гарцсан. Бондын хүүхэн болцсон басгүй болсон. Тэгээ нөгөө нөхөр чинь би энэ кинонд тоглохгүй бол үхлийн хатлаа гэж ерөөсө бүрстэ Холливуудын бүх л мэддэг чаддаг таньдаг хүнээрээ юу байсан сургалсан баг. За тэгээд юу яасан? Яг энэ кинонд сонгогдсныхаа дараа ерөн зүгээр ингээ шуун буюу найзууд нь Алек Болдуин юу гэж хошгиндаг гэхээр Алек Болдуин Kim Basinger-тэй энэ дүрс тоглохын тулд 13 мянга хүшээ бүр 13 мянган мянга хийсэн. Бүр ёо тэр энэ кино тоглохын тулд бүр зүгээр арай л амиа өгөөгөх бусдыг нь бүгдийг зөвшөөрсөн. Тэгжээж тоглосон гэж. Тэгээд тэр үед Kim Basinger 36 настай байсан. Алидийн 31-тэй байсан. Тий 31-тэй байсан. Тэг яг энэ үеэр Kim Basinger ядчихад ер нь бол гэрэлтэн бүтлгүүцсэн, гэрэлт салтсан. За тэгээ салснаас хойш Ричард Гир, Дуучин Принц гэдэг ингээд томчуудтай ер нь ингээд нэг тийм болцож молцоод нэр холбогдоод явж исэн юм байна. Алек Болдуин бол тэр үед бол Холливуудын одоо хүсэмжит сайхан залуучуудын нэгт орцсон байсан. Гэхдээ зэрэглэлийн жүжигчин бол хараахан болоогүй байсан юм байна. Тэгээд за ингээд нэг юмстай нэг арай гэж Kim Basinger-тайгаа нэг кинонд тоглохоор боллоо гол дүр. За зураг авалтын өмнө эхлээд уулзалт хийсэн юм байна. Хоёр гол дүрийн жүжигчнийг авцраад продюсерууд, найруулагч нар ингээд хамт уулзсан юм байна. Тэгвэл энэ уулзалтын дээр нь нөгөө Алек Болдуин ч бүр шүлсээ гоожуулаад нөгөө Kim Basinger-аа шүлсээ гоож ираад хараасаа бод гэсэн. Бүр ухаанчлаагүй хараад шүлсээ гоожуулаад тэгээ бүр сүүлдээ продюсер нь хүртэл бүр эвгүүцсэн гэж байна. Наад залуу чинь энэ кинонд тоглох гэж биш. Энэ Kim Basinger-т оролцсон юм биш үү дээ. Наадах чи кино тоглож чадах юм уу гэж бүр ярьж ирсэн юм гин. Яг тэр үед бол Kim Basinger бүр тоогооч Алек Болдуиныг тэ нэг муу шалтан залуу нэг тэ дунд гарын жүжигчин байна. Тэ гэтэл чи Ричард Гир мэртэй ингээд том одуудтай л болцдог болсон байсан. За ингээд зураг авалт эхэллээ. Нөгөө Алек Болдуин чинь Kim Basinger-ийн араас өөр хөлөө угалчих гал гүгээд хэлсэн. Ингээд нөгөө ховд салхи өрөөгийн дөрс ингээд өтөр болгон цэцгээр дүүргээл шин цэцэг авчирч цэцгээр дүүргээл зураг авалтын багийнхан битээ хэлбэр ингээд зураг авалтын багийнхантай хүртэл яриалцдаг Kim Basinger-тай төгс өсгүй шүү те гэл ингээд тэгээ бүр шар хөвлүүд бүр албаар би Kim Basinger-тэй ийм кинон тоглож байгаа. Kim бол үнэхээр төгс эмхтэй гэд тэгээ сүүлдээ бүр ингэж хэлсэн ба. Kim Basinger бол төгс эмхтэй. Kim Basinger-ийн салхин дор зогсхон л миний хувьд нэр төрийн хэрэг. Яа за. Зүгээр би чиний салхин дор чинь зогсоё. Чи нөө тоохгүй би зүгээр салхинд орчин ядаж зогсоё л доо. За ингэж одоо юу гэдэг ярилцлага өгөөд л хэвээр хөлөө угалчих гэж гүйсээрээ байгаад тэгээд нөгөө Kim Basinger яг эхэндээ бол бүр ингээд тэгээд өөрийгөө сонирхоод байгаа гол дүрийн жүжигчтэндээ албаар тоогоочгүй. Тэгээд өөрөө бүр Kim Basinger ийм ярьцлага өгсөн гинэ. Би ер нь бол саяхан ингээд гэрэлтээ туслуулсаа ер нь шинэ харилцаанд яарахгүй байна уу. Гэхдээ би эр хүн дуртай
секс бүрч их дуртай гэл ингээл ийм албаар ийм ярьслага өгөөл зүгээр өстэй. Тэгээ ер нь бол секс бэлэг тэмдэгчин бол заавал ийм задгаа яриа өгдөг юм байна л да. Тэгжээж дүр төрхөөсөө гадна зан чанараа өвч гэсэндээ ер нь секс юм бол болдго юм байна. Тий. Тэгээд Алек Болдуиныг эхэндээ бол нэг юм уу шилжчихсан надад оролцсон олон залуучууд энийг гээд тоогоочгүй. За тэгээд Алек Болдуин ч захиа өгөөд л ингээл ярьслага өгөөл араас нь хөлөө гулчих гад гүүгээд исэн. Тэгээд яваанда ер нь бол нэрээ ингээ нэг юм царайлаг гой залуу араас нь гүүгээд өөрөөс нь дүү царайлаг залуу гүүгээд исэн. Ер нь ким байсан ч гэсэн сүүл рүүгээ эргэж эхэлсэн гэдэм юм байлээ. За ингээд энэ хоёр бие биендээ таалагдаж эхлээд эхэлсэн чинь зураг авалтын яг ингээд таалагдаад яг ингээд ким мессенжер таалагдж байгаагаа яаж илэрхийлсэн бэ гэсэн чинь шууд ингээд зөвшөөрч өгнэ. За таалагдж байгаа яаж илэрхийлсэн чинь гинтх ингээл хин одоо Алек Болдуин ингээд сууж штэ. Тэгэнгүүт албаар бүр ингээд зураг авалтын талбай дээр дотор хувцтайгаа урд урд налхаал. Ай за. Тэгэл ингээд киноныхын тухай юм ярих та шууд одоо юу гэдэм бэ ингээд бүр дотор хувцгүй гадуураа ингээд юм нөмөрчөөд хүлээ ачиж сууж могаад. Алайса. Ямар амар хэрэг вэ за. Тэгсэн ирнэ ингээ эсэргүүцэд идэг. Ингээд болзоонд урахаар эсэргүүцэд идэг. Тэгсэн ирнэ ингээд албаар тэгэж өдөөд идэг. Тэгсэн чинь киноны зураг авалтынхан бүр энэ хоёрын ингээ нэг юм гачин бие биедээ таалагдаад байгаа. Тэгсэн ирнэ ингээд болцож болохгүй байгаа. Энэ нэг юм балаа харилцааных нь төлөө бүр ингээд Холливуудын бүр зураг авалтынхан бүр залхсан гинэ. Энийг хоёр ядаргаатай юм чи бүр ядаргаатай юм бэ гэд. Тэгэл гинтхэн ингээд хоёлаа ингээд чигтэйхэн бибигээ магтаал гоё ярилцж яснаа л удаачгүй хэрэлдээл орилолтоол биби руугаа юм авч шидээл нөгөө нэг бэлгэлсэн цэцгийг авчаа гаргаж шидчихдэг гинэ. Тэгээ энэ хогийн авчнуудаа аав гэж гаргаж шидчихдэг. Тэгэл хэрэлдээ дундаг. Тэгжээснаа л эргээл гоё болж яснаа л хаалгаас аваад уурлал гараа явчихдаг. Тэгвэл энэ хоёр тэгэхээр одоо бүр яг кинон дээр угаасаа тэгэл бүр жинхнээсээ бүр ингээд яг бүр бүх юм тэнд жинхэн болоод тийм. Яг киноч гэсэн яг тийм шүү дээ. Бодит тэр киноны зураг авалт нүртэл яг тийм байсан. Тэгэл хоорондоо хэрэлдээл, муудалцаал, тэгжээснаа л би бас ингээд зүгөр өгч байгаа шиг би нэгээ санаал, орилолтоол, тэрвэрлдээл, нялуурал. Яг кино шиг үйл явдал болоод исэн байна бодит амьдрал дээр. За. Тэгээд зураг авалтын дундуур энэ хоёр чинь ингээд хэрэлдэн, муудалцсан, тэгжээснаа би биегээ нялуурна. Тэгжээснээ сүүлдээ бүр энэ хоёр чинь бүр зураг авалтын өдрөө ирэхгүй таслаад бодлын өрөөнд ингээд хоёлаа бодлаасаа гарч ирэхгүй өрөөндөө байгаад. Тэгээ энэ хоёрын галзуу юм шиг юм солиотой энэ хайр дурлалын харилцаанаас болоод киноных нь найруулагч Jerry Reese гэдэг хүн бүр биеийн муудаад уурлаад ингэ нэг зураг авалтаа таслаа алга болчихдаг нэг хоёр солиотой гол нэрийнх нь хоёр. Тэгээд кино найруулагч нь бүр ингээд энээсээ болоод бүр даралт нь ихсээд уурлаад бүр ухаалтж ийсэн гэж аахгүй. Тий. Нөгөө хоёр солиотой алга болчихсон. Кино зураг авах гээд байдаг. Тий. Тэгээд яг энэ одоо ямар сандаа энэ Алек Болдуин, Ким Мессенжер хоёрын энэ нэг юм галзуу солиотой хайр дурлалын харилцаанаас болоод тэр нөгөө киноныхын зураг найруулагч нь би дахиад 5 жил кино найруулахгүй. Нөгөө киноныхын төсвөр нь хитрээд хугацаа нь уртсаад нөгөө хоёр жүжигчин солиотой шиг бие биендээ дурлаад найруулагчигээ бүр тамын цайлгасан. Тэг бүр ингээд кино зураг багийнх нь бүртэл энэ хоёроос бүр үнэхээр залхсан. Үнэхээр ядаргаатай хоёр гээд. Ямар сандал тэр 15 сая долларын төсөвтэйсэн кино нь 26 сая доллар болох үү дээ. Тэгээд ерөөс ингээд кино зураг дууслаа. Йоо кино зурганд оролцсон хүмүүс бүр энэ хоёроос бүр хариугаа залхсан гэж байгаа. За, дэмжин ярьдаг танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 12 цаг 35 минут болсон. За, нэвтрүүлгийн маань дэмжин ярилцагчаар Best Food-ын дэмжин ажиллаж байгаа. За, үндэсний үйлдвэрлэгч Best Food-ын компаниас зүүн бүсийн хэрэглэгч нартаа зориулан Баянзүр салбартаа агуулга худалдаа зохион байгуулж байгаа. За, тэгэхээр эднийхээс ухаалаг буудан, электрон бараа, тавилга болон бүх төрлийн зөөлөн эдэлийг нэг дөрөөс олон төрлийн сонголтоор худалдаа авах боломжтой. Хамгийн гоё нь өдөр бүр 21 цаг хүртэл ажилланаа. Тэгэхээр та налаах болон багнуур дүрэгт амьдардаг байсан ч хүргэлт нь үнэгүй Best Food-ын Your Home Your Zone гэсэн үрээтээр дэмжин ажиллаж байна. Утас нь 77 77 60 60 77 77 60 60. За баярлалаа. За баярлалаа Best Food-ын. За өдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс хайрын түүхээр өргөлжлөөр ихэн сонсогчтанд хүрч байна. За ингээд зураг авалт дуусны дараа нөгөө хоёрын чинь энэ нэг хоёр юм да яг ийм галзуу юм шиг нийлсэн шигээ галзуу сална гэсэн хүлээлт бол хүн болгонд л байсан юм байна л да. Яг ийм зураг авалт юу ярих л одоо тий галзуу юм хийчлээ гэж бодсоо. Тэгсэн чинь нөгөө хоёр маань салаагүй. За гэхдээ харилцаа нь бол тийм нас биенд хүрсэн үний харилцаа гэхээсээ илүүтэйгээр нэг тийм 15 6 настай хүүхдүүдийн нэг ийм галзуу, дурлал, гомдол, тунирхалтай тий нэг тийм
токсик харилцаа байсан. Ер нь тэр цусаа гартал зодолтой тосоо гартал хөвлөн гэдэг энэ хоёр хүний харилцаа яг тодорхойлон заяа. Кинодор яг тэгдэг дээ. Яг тэгдэг. Тийм болоод тэгж олон нийлж олон салаа дөрөв гэрэлж байгаа штэ тэр чинь. За гэхдээ дурлал хайр нь бол буцлаад Алек Болдун бол бүр ингээд чаддаг бол тий. Цагаан хоолой барьж агаад бүр ингээд хорвоо даяар тий. Ким Бэсенжер хайртай гэж ойрлоход ер нь тийм бэлэн байсан. За тэгэд Ким Сан Францискод нэг зураг авалтанд оролцохоор явсан байна л да. Тэгсэн чинь нөгөөдг чинь Алек нь болохоор өөрөө Холливуудад киноны зураг авалтаас ирнээр шууд киногоо зүгээр хаяал. Тэгэл Сан Францискоор очиод хувийн ийм нэстэг тэрэг онгоц зүслөөд зураг авалтын талбайдаг гүн Ким би чамд хайртай гэдэг ийм үг бүхий том давуу жуулаа нээсэн. Алсан заяа. Зүгээр ерөөсөө амьдрал нь яг кино шиг заа. За ингээд 1992 онд Ким боксинг Хелена гэдэг кинонд тоглохоор гэрээнд гарын үсэг зурсан байсан ч гэсэн цохиолоо унсныхаа дараа татгалцсан юм байна. Гэрээнд гарын үсэг зурсан штэ. Гэтэл гэрээ цуцлсны төлбөр болгоод $9 сая өгөхтэй болсон. За тэгэнгүүт алдартай жүжигчин дуул нь бол ийм хэмжээний мөнгө байгч Ким өөрөө тийм санхүүгийн боловсрал айгүй муутай байсан юм байна л да. Тэнгүүд энэ мөнгөнд байгаагүй заяа. Ингээд аль биесоор дампуурлаа зарлаад гэрээнд төлөх мөнгөний хэмжээ буурсан ч Ким төлж чаддаагүй. Ингээд шүүгүүд дуудагдаад шоронд хоригдох дээрээ тулаад за мэдээж хүмүүст хамаг зовлонгоо яриад явахгүй штэ энэ чинь. За харин энэ үед хайртай бүсгүйгээ аврахаар хин гарч ирэх үү? Мэдээж Алек Болдун цагаан маргансан хангуй шиг гарч ирээд бүх үр төлбөрийг дарж мараал. За ингээд барагдуулаад дууссан. Ингээд 3 жилийн турш гал туул шиг оргилсан харилцаа нь үргэлжилж Алек Болдун Кимд гэрлэх санал тавьсан. Кимч шууд зөвшөөрөөд 1993 оны 8 сарын 19-ны өдөр тун даруухан хурмын ёслол үйлцээ. За тэгэд хурим зохион болгох тал дээр уул нь сүд бүсгүй төлхөө оролцдог штэ тий. Энэ удаад Алекс бүх ачаагаа үүрсээ. Угаасаа өөрөө анхнаас тэгэл гүүсээр гол аваа суусан хүн одоо яах вэ? Тэгээ одоо би бүр амар гоё ярьж өгөн заяа. Тэгээ наадах чинь заяа хурмын өдрөө Кимиг ирэхгүй байж магадгүй бүр айсанда 3 өдөр унтаагүй за. Яна ирэхгүй бол яана гэж заяа. Тэгээд яг ингээ хурмын өдрөө олсон чинь Кими ингээ дүүрүүн ингээ 20 хотон тутам залгаад их чинь ирнэ эцтэй. Их чинь ирнэ гэсэн мэдтэй. Их чинь яг ирнэ эс гэж заяа. Тэгэхээр алга болчих мэднэ гэж бодоод байна тий. Хурмаасаа цухтагаа явчих. Тэгээ бүр ингээ дахин асууад маш их төг уус гэж байна заяа. Тэгээд товлсон цаг болгоод үзэсгэлэн гоогороо гайхуулсан Кимэн жирсэн харин 3 шөнө өргө явсан Алек ирээд ихнэр хараад ингээ ухаалтаа. Иш зайлуу. 3 өдөр нойрго явсан заяа. Тэгээ өөрхөн хурмаас тусгаж чадаагүй шууд тасраад юу хурмын анхны шүн мантаа болсон. Яа ёстон өгчлөлтөө хоёр яваа нэр. Яа. За юу яа. Хамтраалагч ярьж дөрөвчлээ. Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар дэлхийд танигдсан тэргүүн чанар Хямдун та аврагын багт нэгдэрэ гэд Maxis дугуй хамтран ажиллаж байна. За 2025 оны Maxis брендийн шинэ дугуйнууд бууж байгаа. За Maxis брэнд болохоор уралдааны, зуны, өвлийн гэсэн ийм дугуйнууд төрөлжүүлж худалдаалдаг. За бүх төрлийн зуны дугуйн дээрээ нэг хэмжээс дээр 2-3 төрлийн өөр хээтэй, өөр загварын дугуйг бас санал болгож байгаа юм байна лээ. Тэгээ ялангуяа Suzuki Jimny, Toyota RAV ундаг хүмүүс байвал яг энэ машин зориулаад Razor AT781 гэдэг ийм шин төрлийн ийм загварын дугуй бууж байгаа юм байна лээ. Энэ дугуй болохоор засмал зам дээр элэгдэл бага, дуу чимээ гаргахгүй. За хэрэглээний насжилт өндөр энэ дугуйг удаа эдлэн. За машины явдал зөөлрүүлдэг, бартаа замын үзүүлэлт сайтай, нарийн хийцлэлтэй ийм минимал хийтэй дугуй юм байна. За одоо ч хэлбэл ингээд бартаа замын дэлхийн номер 1 мангас Maxis дугуйг ингээд Trepador Comi M90 гэж байгаа байхгүй юу. За тэгэхээр одоо би ингээд энэчнээс ингээд баахан дугууны загвар хилээд чиг юугүй та зүгээр л эдний ингээд өөрийнх нь одоо нөгөө нэг сошиал хаягаар нь орчингууд жижигхэн хөөрхөн ийм нөгөө нэг видеонууд хийгээд тавьсан байгаа. Одоо жишээлбэл дугуйнууд дээр ч одоо маш олон тэмдэглэгээ өгдөг штэ тий. Тэр тэмдэглэгээ нь яг юугийн заагаад байдیں۔ Тий. Одоо тэр мэрийг ингээд бүгдийг тайлбарлаад ингээд хийсэн байгаа. Тэгэхээр
тэгэхээр эдний сошиал хаяг руу ороод үзээрэй. За би чинь өнгөрсөн одоо 100 эдний Maxis-ийн цоошин 4 дугаар авсан штэ тий. Тэг үнэхээр ингээд одоо болтол би одоо ямар нэгэн байдлаар одоо хагарсан магарсан солиулсан ч гэдэг юм уу тий ийм асуудал ерөөсөө үүсээгүй. Минийх чинь жилийн 4 үйлдвэрлэлийн дугуй штэ. За 100 чиг унчлаа, өвлчиг унчлаа ямар ч асуудалгүй ингээд 1 жил гарныг барах гэж байна. Үнэхээр яалтч өөр юм бэлээ мөө брендинг юм гэдэг чинь. За тэгэхээр Maxis дугуйг Улаанбаатарын 15 грейд салбар хөдөө орон нутгийн 3 салбараас яг нэг адилхан үнээр авах боломжтой. За грейд борлуулагч нар нь за сүлэг агуулах гэж байгаа. За энэ нь болохоор зэрэг юу шүү ингээд Jockey яг замын эсрэг талд нь угаасаа энэ эдний ингээд Bridge Group-ийн багийн том мангар том хашаа байгаа. Тэн дотор ч ингээд шилмэл за тэгээд будаг те ингэж явж яснаа. Яг эдний Suzuki засварын газар амар гоё газар байгаа. Ерөөсөө ингээд дугуйгаа солиулангаа дугуй муугаа аваад машин чинь онцлуулангаа ингээд шууд дэшээ гэ өргөчдөг штэ. Би бол 2 давхараас ингээд кофе ууцсан шилэн цонхоор ингээд харцсан цоцож байгаа байхгүй юу. Тэгэл дугуйгаа солиул гараад. Оо яг аягүй гоё тухтай. За Ярмагта Номи Моторстойгоо, Омриатад байгаа бас за Мөнх хадаад байгаа. За Эрдэнэт хотод болохоор зэрэг Дүрийг харцхан дөрөв засварын төв, Баянгар аймгийн төвд Бог засварын төв. За Top Motors шүү дээ манайхтай хамтарч ажилладаг. Top Motors хүртэл 10 дугаар оролт E-Mart-ийн зүүн талдаг Top Motors-аас эдний гэрээ тахгүй Maxis. Ааха. За ингээд энэчнээс очиод өөрөө шууд авчиж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 95T6 55 33 95T5 55 33 гэдэг утаснаас ороод тэгээд Maxis Mongolia гээд сошиал хуудаснаас нь түрүүний миний хэлсэнчлэн илүү их мэдээллийг аваарай манайхаа. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун та аргуудын багт нэг дээрээ гээд Maxis дугуй хамтран ярилцаж байна. Баярлалаа. За баярлалаа. За бид хайрын түүх ярьж байна. За тэгээд ямар ч байсан хурмаа хийгээд өөрийн болгоод авсан. Ер нь бол яг энэ хоёр бие биедээ үнэхээр хайртай юу? Хайртай. За салж хагасч чадахгүй хэмжээний ийм хайртай. Тэгтэл ер нь бол савл хийвэл бие биерүүгөө юм шидээл, орилол, хэрэлдээл гисгчаад ундаг. Тий. Тэгээд дараа нь тэгж амар хэрэлдэж юм омоо шидснийхээ дараа жигтэйхэн эвлэрээд нялуураад ундаг. Тэг ийм хоёр ачаа өртөө хоёр нөхөр. Тэгээд ер нь бол Алек Болдуин үнэхээр эхнэрээ өстой торгон дээр бөмбөрүүлж тосон дээр гулгуулж ясан гэдэг шиг нэг хэсэг бүр ингэдэг байсан. Ингээд гэрэлснийхээ дараа нүүгээд Long Island гэртээ нүүж очсныхаа дараа ингээд нэг хэсэг ингээд эхнэртэйгээ хамт ингээд гэрийнхээ гадаа ирнэ штэ. Тэгэнгүүт эхнэрийгээ хизээч газар хөлийг хүргэдэг байсан гинэ. Заавал тэрч ордог. Байж гэж байгаа. Тий чи газар гიშхгүй гэдэг ингээд тэрч ордог байсан гин. Тэгээд ер нь бол яг хөө мэдээж ингээл та зөв нэг бол чигтэйхэн халуун ялуун болгоно эсвэл бол бие биенээгээ орилох гიშгэж чаал. За ингээ нэг иймэрхүү байдалтай харилцаанд үргэлжилж ийсэн. Тэгээд ер нь ким байсан чи тэр үедээ нөгөө нэг секс бэлэг тэмдэг тачаангу жүжигчин байгаад байдаг. Алек Болдуин бол ер нь бол зүгээр л нөгөө эхнэрээ аюух нөгөө тэр чинээгээр эхнэр нь олонний танил тачаангу секс символ болохоор маш их харамлдаг байсан гинэ. Ааха тийх. Тэгээд 94 онд Шоронгийн сүрэл гэдэг кинонд хамт тоглосон юм байна. За. Тий, тэгсэн энэ үеэр бол энэ хоёр ингээд нэг харилцаа нь ер нь жоохон ийм үйл ойлголцол ихтэй болцсон, жоохон хэцүү байсан юм байна. За. Тий, тэгсэн яг энэ үеэр ингээд нөгөө ингээд нөхөр нэгээс байнга өөрийг нь хардаал, харамлаал тий. Ингээд аль араас нь дагаал тэгэл ингээд тахаар бүр хариуг нь залхацсан байсан юм уу яасан. Тий, тэгээд энэ хоёр яг тэр үеэрээ бол тэр нэг юм хэцүү харилцаагийн дахиад киноныхын зураг авалтын багийнхан ямар хэцүү харилцаатай их нөхөр хоёр вэ. Тэгэл байсигээл эхнэрийгээ хардаал зураг авалтын талбай дээр нөгөөдг дахиад ороод ирдэг гинэ. Яадрага. Тэгэл орилж чарлаад хардаал ерөөсөө тий. Тэгжсэн аа эвлэрэл яваад өгдөг. Йой. Тэгээд зураг авалтын бүр залхацсан ямар ядаргаатай юм бэ гэд. Тий. Тэгээд 95 онд том охин Ирланд Болдуин төрсөн юм байлээ. Тий. За ингээд яг энэ үеэр тэр болтол ер нь бол ингээд эхнэр нь жоохон сүлдээ бүр нөхрөөсөө залхахстай нөхөр нараас нь хардаал харамлал гүгээд байдаг. Тэгээд охин нь яг төрөөд тэгээд ер нь бол хинч гисэн ким байсан ч гэсэндээ за одоо бол ер нь сайн гэр эзэгтэй бай, охиныхоо сайн ээж байя. Гэд ингээд те ингээд нэг юм нөхрийнхөө үгэнд ороод гэртээ байгаад охиноо халамжлаад ирсэн. Тэгээ ингээд яг эхнэр нь эргээд ирсэн чинь нөгөө яг ингээд ирсэн чинь нөхөр нь чи наваа тоохгүй нэ гэд гадуур шоолоо явцсан. Оо ятргаа. Ятраатай юм бэ. За. Өөстө сүлдөө бүр ингээд тий охинтой болсон чи бүр ингээд охинтой болсон чи ерөөсө охиноо л анхаарад байна. Намайг анхаарахгүй чи намайг тоохгүй юм ерөөсө. Йой. Гэт гоншгоноод тэгээд тэрнээсээ болоод гадуур одоо юу гэдэг хүүг шуугантай орооцолдоод юу гэн шовдаал ууж идэл ингээд яваад эхэлсэн юм байна. За. За ингээд энэ хоёр ч бүрстэй яг гал шиг галтуул шиг байжгаад 10 жил үргэлжлээд энэ хоёрын хайр дурлал ингээд 2000 онд
Ирланд охиноо 5 настай байхад нь, том охиноо 5 настай байхад нь салах шийдвэр гаргасан. Салах явц нь 2 жил үргэлжилсэн. 2002 онд бүр яг ингээд нөгөө салах юуны эцэслэн шийдэгдсэн юм байлээ. За ингээд том хин охиноо өсөх вэ гэдэг дээр 7 жил охиноо булаацалдсан шүүхээр. Тэгээд ер нь яг энэ үеэрээ бол Алек Болдвин ч бүр ингээд карьер нь унаад хэцүү болоод сохтуу энэ тэнд гачгачин байдалтай сохтуу олны өмнө гарч ирээд эхнэр хүүхдээ тэр сохтуу багтаа доромжлоод тэр нь хэвлэлүүдээр бичигдээд тэгээд жахт эхнэр нь охинтой нь уулзуулахгүй байна гэд уурлаад, уйлаад эхнэр ингээд Ким Бэсинжер охинтой намайг уулзуулахгүй байна гэд. Тэгээд бүр нэг удаа за охин руугаа ингээд нэг уцаар ирж хагаад тэнийг дүнхүү хаймын чи гэд ингээд охин руугаа хүртэл бүр ууралсан бичлэг нь ингээд нөгөө автомат утсан дээр бичигдээд тэгээд тэр бичлэгийг нь буцааж ингэж нөгөө хэвлэл дээр Ким Бэсинжер наадах чи охиноо ингэж загнаж гэсэн ийм л сохтуудлага аав штэ гэж хэлээд ингээд энээс нь болоод Алек Болдвин охиноо одоо гэдэг шүүхээр ингээ нөгөө авах гэж маргалдаж байгаа. Тэгээ ер нь болсон бууж гисэн юм байли. Тэгээд хожим нь бүр хизээ хойно охин нь бүр том болсныхоо дараа манай UB comedy-ийнх ингэ суулгаж байгаа дийсэлдэг штэ би энийг рөөст гэж хэлээд байгаа штэ. Шууд одоо би гэрлэг суулгаж байгаа л тэгэл ингээл өстой шууд хийдэг штэ. Яг ийм юунд орсон. Дайралцаанд орсон манайх рөөст аавыгаа суулгаж байгаа л охин нь шууд олны өмнө төрсөн өдрүүдээр минь одоо аав маань ирж байгаагүй ирэхдээ дандаа сохтуу ирдэг байсан гэж аавыгаас байхгүй болтол шарсан. Сохтуу аавыгаа би зургатаа л харж өслөө шүү дээ. Аав нэг хажууд нь сууж байгаа өөрөө. Алаасан. Тий. Ингэж шарсан байд юм бэлээ. За тэгээд за одоо ингээ бөө юм болоод ингээ салсан шүү дээ энэ хоёр чинь тий. Тэгээ Ким Бэсинжер дахин гэрлээгүй ер нь бол. Тэгтээ 8 мил кинонд хамтран одоо аль биесээр гэрлээгүй гэсэн үг шүү дээ тий. 8 мил кинонд хамтран тоглосон Eminem байна шүү дээ тий. Eminem-тэй холбоотой болсон гэд нилээн бас нэг хэсэг шуугсан. За харин 2014 оноос хойш хувийн үсчин Mitch Stone гэдэг залуутайгаа хамтран амьдарч байгаа. Тэгтээ яг аль биесны гэрлэлт биш шүү дээ тий. Хамтран амьдарч гэдэг чинь. За Алек Болдвины хувьд бол мөн ганц бие явж байгаад 2011 оноос Йогийн багш Хелера Томас гэдэг бүсгүүдэд дотносоод 2012 онд гэрэлсэн. Одоо бол дундаасаа энэ хоёр чинь 7 хүүхэдтэй болсон. Юма Херо нөгөө Америкт амьдардаг шүү дээ манай сонсогч. Одоогийн ихнэр нь над 7 хүүхэд гаргаад хашрааж байгаа шүү дээ. Хашрааж байгаа шүү дээ. Яа. Зэвэсэ. За 2023 оны 5 сард Ирланд охин нь одоо хүүхэд төрүүлснээр 1990 онд одоо Холливуудын хамгийн тачингоосоор тооцогдож явсан Ким Бэсинжер, Алек Болдвин хоёр маань эмээ өвөө болсон. За тэгээд сая бас үзэгчд маань Алек Болдвинийг нөгөө нэг Жастин Биберийн хатам аав гэж асууад хаан хатам аав нишээ. Одоо зүгээр энэ Алек Болдвины төрсөн дүүгийнх нь охин гэхэлэр энэ хүн зүгээр л хатам талынх нь л хүн гэсэн үг тийм. За сонноос нөгөө нэг хамт тоглосон дэр нөгөө Merring Men буюу Гэрэг Донтер гэдэг кино штэ. Тэр чинь штэ бүх цаг үе хамгийн муу кино тооцогддог. Зүгээр дээ инээд би кино тэр тий. Rotten Tomatoes дээр штэ 9% гэсэн үнэлгээтэй бол 9 IMDb дээр 5.7 гэсэн оноотой байдаг. За тэгээ Ким Бэсинжер энэ киногоор хамгийн муу жүжигчтэй тоглодог алтан бүрэлдэхүүн наадамд нэр дэвшижсэн бол Алек энэ киногоо амьдралдаа хийсэн хамгийн том алдаа гэсэн гэж ярьсан. Ийм муу кино тоглосон доо ёо. За тэгээд яалтчгүй л бүр үнэхээр нэрээ Холливуудын 90-ад оны секс билет тэмдгүүдийн гал шиг, галт уу шиг хайрын туйгтэр өнөөдөр ярьж өглөө. Гоё ялла. Баярлалаа мөг. За баярлалаа. Сайн үрээд 2025 оны 4-р сарын 24-ний пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радион 3-р студиэс хайрын түүхээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар дэлхийд танигдсан тэргуун чанар Хямдун та аврагын багтныг дээрээ гэд Максист дугуй за мөн бизнесийн хамтдаа сайг сураатаагаар Лендемен хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3